Та одоо парламентод 2 удаа сонгогдсон. Энэ ерөөсө тоглоом биш. Чон өгүүлж чадахгүй болохоор дэрлэгч ах шиг байна гэдэг шиг. 13,176 чон сүүлийн 4 жилийн хугацаанд бүртгэгдсэн Амгаланбаатар гишүүнэ. Байгаль орчны яамныхаа хариуцлагагүй байна. Холбогдох албан тушаалтнууд ажиллаа мэдэхгүй байна. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлээр урьдчилсан байдлаар тогтоогоод төлбөрөөс чөлөөлөгдөх, хөнгөлөгдөх бүх зохицуулалт орцсон байгаа. Эрүүгийн хуулийн 4-р зүйл дээр ч орцсон байгаа. Эрүүгийн ямар нэг хариуцлага хүлээхгүй гэдгээрээ. Өнөөдөр өөрийгөө хамгаалах болон мал сүргээ хамгаалах зорилгоор зохицуулалт хийж байгаа бүх хэлбэр төлбөрөөс чөлөөлөгдөж байгаа. Дээрээс нь хотонд нь орж ирэхээр гүйж очиод зөвшөөрөл авах хүчийл хамаг хоныг барчлаа гэдэг ийм худал яриаг өнөөдөр ярьж болохгүй. Өнөөдөр хотонд орох байтугай малын бэлчээр дээр байгаа чоноо алаад төлбөрөөс чөлөөлөгдөх хэлбэр явж байгаа. Чөлөөлж исэн. Өнөөдөр Монгол улс 57 сая малтай. 13,100 орчим л чон байна өнөөдөр. Таны сонгогдсон Говь Алтай аймагт 383 чон байна. 383 чон. Байгаль орчны яамаар. Тооцоо судалгаагаар. Өнөөдөр бид нар энэ тооцоо судалгаатай холбоотой асуудлуудаа байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, холбогдох аймаг сумын засаг даргын тамгын газрууд энэ дээр жоохон хариуцлагатай хандах хэрэгтэй. Хариуцлагатай хандах хэрэгтэй. Бид нар цаашдаа ингээд мал сүрэг барьж ийн гэдэг утга агуулгаараа чоны асуудлыг оруулж ирээд үргэлжлүүлээд өөр хангаан аймаг ирвэсний асуудал оруулж ирээд ингээд зэрлэг амьтад руугаа ороод эхлэх үедээ ийм болгоомжлол яг нэг үгэлэхэд байна. Сая Бадамсүрэн гишүүн маш тодорхой хэлсэн. Өнөөдөр хуулийн зохицуулалт заалтууд нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Бүх зөвшөөрлүүдийг байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам гаргаж байгаа. Өнөөдөр чонноос болоод эрүүгийн хариуцлага хүлээгээд ял аваа явж байгаа хүн байхгүй. Зөвшөөрлөлтөй холбоотой, зөвшөөрөл аваагүйтэй холбоотой ангинаад төлбөрт унаад явж байгаа хүмүүсийн тооцоо судалгааг авсан уу гэхэд хариулж чадахгүй байна. Өнөөдөр байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам энэ сайтсын 2 дугаар хавсгалтанд орсон дэлхийд дахинаа хурдж байгаа энэ чонтой холбоотой асуудал дээр хариултаа өгч чадахгүй байна. Маш харамсалтай байна. Байгаль орчны яамд үнэхээр одоо энэ бодлогоо гаргаж чадахгүй байгаа дээр гүн эмгэнэлээ би илэрхийлмээр байна. Ийм төвчний асуудлаа мэдэхгүй, тооцоо судалгаа хийснээ хэлж ярьж чадахгүй, хуулийн зохицуултуудаа өнөөдөр байгаа хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн зохицуултуудаа хариуцсан дарга нь мэдэхгүй. Энэ төрийн албаны тухай хуулийг бид нар нөгөө талдаа бас эргэж харах ёстой. Төрийн албанд ажиллаа мэдэхгүйтэй холбоотой юм албан тушаалтнууд хууль тогтоох засаглалт хүртэл орж ирээд хариулж чадахгүйтэй холбоотой хуулийн өөрчлөлтүүд орж байгааг харамсаж байгаа. Тэгэхээр би энэ асуудлыг бол эсэргүүцэж байгаа. Байгаль орчин ажилжуулалтын сайдаар ажиллаж байхдаа ч гэсэн энэ дээр маш олон тохиолдлууд дээр ажиллаж исэн учраас бодит байдлыг нөхцөл байдлыг мэдж байгаа хүний хувьд энэ бол болохгүй зүйл юм байгаа шүү гэдгийг бас онсон тэмдэглэж хэлэх гэж байна. Баярлалаа. За Тэрдэн гишүүн үг гэллээ.